Өөр одоо асуудлуудыг шийдсэн юм бол ерөнхийдөө харагдахгүй байгаа. За би бол одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөний хууль, хэвлэл мэдээллийн байгууллагын хуулийг бол тусдаа одоо боловсруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Анхмал бол хэвлэлийн эрхчлөөний хуулийг бол яам дээр боловсруулах явуулсан би л дээ. Тэгээд бас та нөхдөдтэйгээ хилцүүлэх хийсний үндсэн дээр энэ хуулийг бол одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөний буюу 98 оны хуулийнхаа үндсэн концепцийг хадгалаад тэн дээр их сурвалжаа нууцлах асуудлыг одоо нэмээд за бусад одоо тий асуудлууд хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой асуудлуудаа ерөнхийдөө хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хуулиар зохицуулаад явъя гэдэг юм байдал дээр байсан. Харамсалтай нь бас яг энэ чиглэлээр орж ирсэнгүй. За хоёрдугаарт одоо дараагийн нэг хүнд асуудал юу гэхээр хэвлэл мэдээллийн сэтгүүлчийн ёс зүйн асуудал байна. Тэгэхээр энэ салбар маань өөрөө нэгдүгээрт энэ салбарт хөрөнгө оруулсан буюу эзэд хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд байгаа хөрөнгө оруулагч нар нөгөө талдаа сэтгүүлч редакцийн хараа тус байдал хамгийн бас нэг чухал одоо хэсэг нь ерөөсөө мэдээлэл авах гэж байгаа иргэдийн асуудал байхгүй үнэн зөв мэдээлэл авах энэ иргэдийн эрх ашигыг бодолцож бас энэ хуулийг хийхгүй бол зөвхөн сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага гэдгээр ерөөсөө хандж болохгүй. Тэгэхээр энэ дээрээ бид нар бас одоо миний юу хэлэх гээд байна гэхээр хэвлэл мэдээллийн одоо эрхчлөөний хуультай зэрэгцээд яригдах хамгийн зүйл бол сэтгүүлчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг хэн шийдэх вэ гэдэг асуудал. Өнөөдөр хэвлэл мэдээллийн зөвлөл нэртэй энэ байгууллага дээр бол бүх редакцууд гишүүнчлэл байхгүй гарсан шийдвэрийг бүгд биелүүлдэггүй. Тэгэхдээ би яг энийг үүсгэж байгаа юм биш хуулиараа ингэ шийдэд явлаа гэхэд энэ байгууллагын дэргэд хараа тусаар ажиллаж ядах хэвлэл мэдээллийн арбитр ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа. Түүнээс биш одоо хит одоо өөрсдийнхөө ямар шийдвэр гаргадаг за энэхээр ёс зүйн асуудал зөрчиж байгаа сэтгүүлч ямар арга хэмжээ авч байгаа тодорхой бус ямар процессын дагуу нотх баримт эзэг зөвлүүлээд юуг дүгнж үзээд байгаа мэдэхгүй. За ийм байдалтай байх юм бол хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн ёс зүйтэй холбоотой асуудал нөгөө цагдаа шүүх рүү явдаг хэвээрэл байна. Тэгэхээр наан нь энэ арбитраар хэвлэл мэдээллийн одоо арбитрийг байгуулад ёс зүйн асуудлаа шийддэг байх нь чухал гэж үзэж байгаа. За дээрэс нь ёс зүйн их сурвалжаар нууцлах асуудал байна. Зүгээр их сурвалжийг нууцны эрүүгийн эрэг хэн шийдвэр тухай хууль заасны дагуу гэрчээр асуухдаггүйгээд маш тунгааг мэдсэн билээ. Гэтэл ямар нөхцөлд одоо тэг шүүхийн оролцоотой их сурвалжаар нууцлж болох энэ аюулгүй байдлыг яах эргээдийн зөвхөн эрүүгийн эргийн асуудал биш захиргаа иргэн дээр хүртлийн асуудал яригддаг. Тэгэхээр ерөөсөө асуудлуудаа ингээд судлаагүй зөвхөн ерөнхий ийм тунган шинжтэй хууль байна. Тэгэхдээ энэ яг тулж байгаа асуудал учраас одоо хилцэл явъя гэсэн ийм ерөнхий одоо байр суурьтай байгаа. За тэгээ хамгийн сүүлд санхүүжилттэй. За мэдээж энэ санхүүжилтийн асуудлуудыг бол их тодруулаад явах нь зүйтэй. Нэг талдаа яг зөвхөн хэвлэл мэдээллийн энэ салбарыг бид зах зээлийн зарчмаар явуулахаас өөр замгүй гэж үзэж байгаа. Маш олон одоо хэвлэл мэдээллүүд байгаа. Ерөн зөвхөн яг зах зээлийнхаа багтаа хэмжээнгээр болох мал жижигхэн салбар шүү дээ. За ерөн зөвхөн төрийн одоо мөнгөөр бас одоо хэвлэл мэдээллийн байгууллага дээр одоо хамтарч гэдэг юм уу иймэрхүү байдлаар ажиллаж байгаа энэ зүйлүүд дээр ер нь цаашдаа хориглох нь зөв хязгаарлалтууд тавих ёстой. Гэхдээ нөгөө талдаа иргэд мэдээлэл авах эрх байгаа. Хоёрдугаар төрийн үйл ажиллагааг ил дод нээлттэй болгох, юу хийж байгаа, юу хийх гэж байгаагаа олон нийтэд танилцуул гэдэг хүрээн дээр бол хэвлэл мэдээллийн байгууллагатай бол одоо хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Тэгэхээр энэ иргэний балансыг яаж олох вэ гэдэг зүйл байгаа. Тэрнээс биш төрийн байгууллагад иргэдэд хэвлэл мэдээллийн одоо байгууллага шиг редакц үт юм уу за бараг л одоо тодорхой тоног төхөөрөмжтэй студиэс эхлээл ингээл байжлуулж байгаа бол бас ер нь зохимжгүй талтай байгаа. Энийг хуулийг бичижсэн хүний хувьд одоо засгийн газраас тэнгэр засгийн байгууллага ажилласан болов уу? Харин одоо ч байх ёсгүй шүү дээ. Гэхдээ энэ хуулиар бас шийдэггүй байхгүй. Тэгэхээр чи яг сая ингээ хажуу талаас дайрж орж ирэл асууж байна. Тэгээ би хэлээд байна шүү дээ. Энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний хуулийг хилцээд явъя. Гэхдээ маш олон асуудлууд байна. Та бүгдийн яг одоо хүсэж байгаа ерөн сурвалжлах сэтгүүл зүйн одоо дэмцэх их сурвалжийн нууцлах асуудал маш ерөнхий орж ирсэн байна. Ямарч баталгаа алга энэ төрийн нууцын хуультайгаа болон бусад эрүүгийн процесс болон ганцхан эрүүгийн процесс дурдсан билээ. Иргэн захиргаа болон бусад процесс үйлдэлтэй яаж үйлдэж байгаа байхгүй байна, тодорхойгүй байна. За дээрэс нь хэвлэл мэдээллийн сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг шийдэх асуудал дээр бас тодорхойгүй байна. Энийг хүлээн зөвшөөрөхгүй бол та нөхдийг буцаагаад шүүх цагдаад дууддаг үзэгдэл хэвээрэл байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэхгүйгээр зөвхөн ерөнхий байдлаар юм тунхаг ийм хууль оруулж ирэх шаардлагагүй л гэж би ерөнхийдөө бас үзэх гээд байгаа. Гэхдээ оруулаад ирж байгаа бас энэ засгийн газрын энэ одоо чармаалтыг бидэд бас одоо авч үзээд та нөхд хэвлэлийн байгууллагынхантай үзээд ажлын хэсэг гаргаа сайтар хилцээд явъя л гэдэг ийм байр суурьтай. хуулийг буцааж улам чанаржуулах юм боломж ер нь байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь таас энэ салбарын хуулийг бичижсэн хүний хувьд нэлээд тустай хууль орж ирж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энийг ер нь чанаржуулж ахиж оруулж ирэх ёстой юм шүү. Яг одоо тэгэл гişүүдийн нэг шийднэ. Миний хувьд бол тийм байна. Ерөн зүгээр би ч гэсэн бас тухайн үед ингээд тулж дотоод хэрэг амьдарч өргөн барих
одоо орлогыг гэдэг юм уу хэл мэдээр ингэ явуулдаг. Тэгээ бас тодорхой асуудлууд дээр одоо энэ салбарын зөвшөлдөх асуудал байдаг. А би бол ерөнхийдөө бас юу гэж харж ирсэн бэхээр за хуулиа бол одоо хоёр салгаар бичих хэрэгтэй байсан юм байна. Хэл мэдээллийн эрхчлөөний хуулиа бид нар одоо хэвлэлийн нийтлэг эрхчлөө гэдэг юм уу энийг одоо илүү бэхжүүлсэн байдлаараа одоо хуулиа хий. Харин хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой үүсэж байгаа асуудал бол тусдаа хууль байх нь зөв байжээ. Ингээ явах юм бол холдохгүйгээр бас одоо зохицуултуудаа бас сайжруулах холцоотой. Тэгэхэд одоогийн хууль маань холдоод ороод ирж байгаа. Холдож орж ирэхдээ нэг гол асуудлуудын ерөөсө тунхаг нэг заалттай яаж хэрэгжих нь мэдэхгүй. Ийм л нөхцөл байдалтай байна. Тэгэхдээ би одоо энийг шууд үүсгэх биш одоо ажлын хэсэг гаргаад явъя гэсэн ийм л хөв гişүний байр суурьтай байна.